За энэ аудитын одоо гол зорилго нь бид нэр харахтаа бол Монгол улсад байгалийн нөөц ашигласны нөөц хэр зэрэг байгаа юм бэ? Үүнээс одоо хуулийн дагуу зөвшөөрлөө олгож гин үү? Энэ зөвшөөрөл олгосон хүрээндээ төлбөрийн одоо төсөв төлрүүлэх төлөвлөгөөгөө үндсэлтэй хийж чадчихна уу? За төлөвлөгөө маань эргүүлээд татварын ерөнхий газар дээр очиод ногдуулалт нь үнэн зөв байна уу? За мөн төвлөрүүлж чадчихна уу? За төвлөрүүлсэн орлогоос хуулийн заасан хувь хэмжээний дагуу зарцуулж гин үү? Энэ одоо циклээр энэ аудитыг хийж гүйцэтгэхээр зорж байна. За энэний эцсийн зорилго нь юу юм бэ гэхлээр зэрэг тухайн хууль маань хэрэгжиж байна уу? За энэ хууль хэрэгжихгүй байгаа бол одоо бусад хуультай нийцэхгүй байгаа заалт асуудал байна уу? Эсвэл бол одоо төрийн байгууллагуудын уялдаа холбооноос болоод одоо хэрэгжихгүй байна уу гэх мэтлээ учир шалтгааныг тодруулах ийм зорилго тавьж байгаа. За мөн Монгол улсын нөөц хязгаарлагдмал. Энэ нөөц маань эргүүлээд зарцуулаад байдаг. Эргүүлээд бидэнд өвлөгдөж үлдээхийн тулд нөхөн сэргээлт одоо хэрхэн хийж байгаа юм бэ? Энэний үр дүнгийн тооцож чадж байгаа юм уу гэдэг дээр нь одоо анхаарал тавьж ажиллана гэсэн юм зорилготой байгаа. Энэ сэдвийн аудит бол одоо үндэсний аудитын газрын хэмжээнд бол яг бие даасан энэ хуулийн хэрэгжилтийг хянсан ийм аудит бол хийж байгаагүй. Гэхдээ санхүүгийн тайлангийн аудит, бусад аудитын гүйцэтгэл нийцлийн аудитын хувьд бол одоо давхар ингээд хэсэгчилсэн байдлаар үзэгдээд явж исэн ийм асуудлууд бол байгаа.